хууль өөрөө шинжлэх ухаан биш байхгүй дээ. Тэр тэгтээ зэрэг чинь ямар ч бол одоо чинь хүн төрөлхтний эсрэг, ард түмнийхэн эсрэг, хүмүүсийн болоодын шудраг байдлын эсрэг ийм юмнуудыг хуулиар хийж ирсэн байдаг шүү дээ. Хүн төрөлхтний эсрэг, шудраг байдлын эсрэг зүйлсийг хуулиар хийж ирсэн түүхэн бодит байдлыг болоруулж судлаач тайлбарлалаа. Үннийг батлах шалгарсан онол үгүй. Шудраг ёсны эсрэг чиглэсэн хуулийг монголчууд хэдийн үеэс дээдлэх болсон. Тэр цагаас хойш Монгол улсад хийхгүй нүгэл байхгүй болсон учраас жигшүүртэй увайгүй гэмт хэрэг гаарсан үнэн бодит байдлыг баяр хүү судлаач тайлгналаа. Хэзээ энэ хуулийн дор амьдардаг болсон шүлэг энэ Монгол улсад хийхгүй юм байхгүй болсон. Жигшүүртэй гэмт хэрэг байна уу, уваагүй заллан байна уу, мөн үү? Энэ үнэн үү? Үүний үнэн худлалан болохыг орчин үеийн шинжлэх ухаанч хүн та өөрийн оюун бэлгээр шинжилж, дүгнэж, үнэн худлыг ялгаж салгаж чадах уу? Үнэн нэг л байх ёстой шүү дээ. Одоо энэ миний өмнөх микрофоныг хан уулуудгийн шүүх микрофон гэж хэлчихлээ. Чи микрофон биш гэд зарга үүсгээд би мөнгөчлээ шүү дээ. Чи хан уулууд дүүргийн шүүхнийг микрофон микрофон биш гээ. Биш гээ, өөр хангаал биш гэжлээ шүү дээ. Мөн үү? Тэгэхээр хамгийн сүүлийн шүүхийн шатны нэг микрофон гэж тогтоох юм бол тэрнээс өмнө микрофон гэсэн бүх шүүгчид ажлаа өгөх ёстой байхгүй юу? Ойлгож байна уу? Харин тий. Өдгөр нэг шүүх үнэн тогтоодог газар нь хэдэн ч үннийг тогтоож болдсон байх юм бол тэгвэл үнэн байхгүй байхгүй да. Тийм ээ, хууль байхгүй. Хууль байхгүй гэсэн үг байхгүй да. Энийг сая тэр процесс өөрөө харууллаа шүү дээ. Тэглээ. Мөн үү? Туйлын үннийг тогтоох боломжгүй. Туршилтаар батлагдах шалгарсан онол үгүй. Хууль гэдэг зүйлийг шинжлэх ухааны нэрэн үед яагаад дээдлэх ёстой юм бэ? Хөдлөшгүй баталгаа шаардах онол үгүй учраас өөрсдийнх нь зохиосон хуулиар өөрсдийнх нь хийсэн хэргийг шүүвэл тэрбум жилийн ял идлүүл зохих гэмт хэрэгтнүүд хийсэн хэргийн хүлээгээд ялын төлөвлөгөө сонсохын оронд өөрсдийгөө төр гэж нэрлээд төрөөн дэдэлдэг Монгол түмний оройн дээр оршсоор л байна. Энэ эндүрлийг арилгах гэж 90 цагийн дуудлага нэвтрүүлгийн багийнхан олон жил уйггүй ажилласан. Гэвч нэжгээд сумыг хугалахад хялбар байдагчлан нэг нэгээрээ хөдлөө тэд газраа гисэнгүй. Яг үнэндээ Монгол улсад шүү дээ. Хамгийн супер, хамгийн уваагүй, ичих нүүргүй, хариуцдаг үүрдэггүй заллингууд намууд хийдэг байхгүй юу? Онц настай заллинг. Дан зураг шүү яг тийм ба. Тэрбум жилийн яар ахаар байгаа шүү. Хэрвээ Монгол мэргэд нэгдэн чуулж, нэгэн цул болоод уг асуудлыг хөндлөн хэлэлцвэл тэрбум жилийн ял идлүүлзэх гэмт хэрэгтнүүдийг Монголын төрөөс арчин цэвэрлэж байх ёстой байранд нь буулгаад их Монгол улсын сэргэн мандлыг өдгөө бид байгуулж чадна гэж бодож байна. Тийм учраас юуны өмнө юуг дээдэлж, хинээр удирдуулж, хаашаа яваад байгаагаа шүүн тунгааж, нийт ард түмнээрээ нягтлан хэлэлцэх хэрэгтэй байна. Бид нар ёсыг барих хэрэгтэй байхгүй юу? Хуулийг биш. Ёсыг. Хизээ монголчууд ёсоо барьж энэ их хэвдрлийг хийж чадсан цагт сая бид нар мөнгө төгрөгийн хүчин дор хүчрхэг болж гарч ирнэ. Тиймээс ш Америкуудын авчир шургуулчихсан хуулийн дагуу өнгөрснөө муу мухагаа дурсаад махан биеүүдийн тооцоо бодоод байвал бендетта тасрахгүй. Хуулиа дээдлэх үү, ёсоон дээдлэх үү? Хүн бол хууль дээдлэх ёсгүй. Одоо та бид нар хууль дээдлэх бид шудраг ёсыг дээдлэх л ёстой. Хэрвээ өндөр ёс суртахуунд ер нь хуулийн хэрэг байхгүй ш. Хууль зөрчихгүй чи яах вэ тэр үү? Хэрвээ хуулиан дээдлэнэ гэвэл хуулийн дагуу ёс бусыг үйлддэг засаг төрийг дарахалж хэрүүл хийж үүргэн гүйцэтгэдэг, лойвор сэтгэж толгойгон ажилуулдаг, хувийн эрх ашгаараа улс их орноо арилждаг 76-г даврааж хэрвээ өөрсдийнх нь зохиосон хуулиар хэргийг нь шүүвэл тэрбум жилийн ял өргөж зогох гэмт этгээдүүдэд эрх мэдлэн базуулж их нутгаан зэдлүүлсэн одоогийн энэ хүлцэнгүй дорой байдалтайгаан ард түмэн цааш тач мөн эвлэрнэ гэсэн үг. Хэрвээ ёсоон дээдлвэл Чингис хаанаас Улбаатай төр ёсны уламжлалаан танин мэдхийн хамт орчин үеийн шинжлэх ухааны ололттойж танилцаж
Монголын төр засны уламжлалыг орчин үеийн шинжлэх ухааны нээлт лугаа хослуулснаар 100% эргэлтийн өмнө тулж ирсэн физикийн шинжлэх ухаан шинэ хөгжлийн гараан дээр гарч мөн үүнтэй зэрэгцээд төр нийгмийг шинжлэх ухаанаар удирдан зохион байгуулах шинэ тогтолцоонд хүн төрөлхтөн шилжинэ гэсэн үг. Юм төрийг бол одоо төрийн зүтгэлтнүүд одоо энтер барихаас илүү ард түмэн барихаас илүү шинжлэх ухаан барьдаг байхгүй. Тэгээд боловсрол бол хөгжлийн нэг юм гарцаагүй нэг хэсэг. Тулгуурах нэг л дээ. Тэгээд хүний хөгжүүлэх ёстой, хүний хөгжүүлэхийн тулд яаж юм ойддаг хүн хөгжүүлэх юм уу, юм хаддаг хүн гэнэ тэр түрүүний иргэн хөгжлийн програм нь юу юм? Бодлогын дагуу. Тэгвэл нэг хэсэг манайхан чинь хуульч баахан хуульч гараад эдийн засагч гэж мэрэгжил гараад боловсон хүчнээ бодлогогүй бэлддэг те бодлогогүй бэлддэг. Өстой гоё. Тий. Юу зааж өгч чинь? Мэдгуурлаа хичээл хийх байгаа. Хичээл их дургүй юу? Тарга. Үнэн дургүй юу? Тарга. Одоо хэдэн 100 мянган хүүхэд дунд сургууль төгсөөд хэдэн тэндээсээ өрсөлдөө дээд сургууль дараа тэндээсээ гарч ирээд ингээд нэг юм доктор боллоо гэдэг ингээд явлаа гэхэд энэ чинь тэр хүнд л арай илүү үнэлэгдэл тийм хүн болж байна гэсэн үг. Яг үн тий. Тэрэнд бэлтгэж өгөх юм байхгүй дээ. Өөрөөр боол бид нар өөрсдөө өөрийн мэдлэгээр хүүхдүүдэд боол болгож бэлтгэж. Хэрвээ хуулийн дээдлэнэ гэвэл хууль зохиогч ба хууль сахиулагч боловсон хүчин болон тэдэнд туслах үүрэг гүйцэтгэгчдийг бэлтгэх хэрэгтэй болно. Гэвч удирдлага унтлан долоодог долоогчдыг заавал бэлтгэх шаардлага байна уу? Энэ удаагийн сонгуулиас харж байхад тэдэнд өөртөнч өрөөлдөж ашигтай байж чадсан билүү? Хэрвээ уламжлалт ёсоон дээдлэнэ гэвэл 13 дугаар зуунд орчлон ертөнцийн тархин байсан монголчууд ямар эрдэмт суралцаж, ямар боловсон хүчин болон бэлтгэгдэж, ямар соёл шинжлэх ухааныг хөгжүүлсэн талаарх мэдлэг хөрвүүлж, ертөнцийн хөгжлөөс ангид нууцлагдмал оршиж ирсэн Монголтой танилцсан. Нүүдэлчин соёлд одоо ямар нууц саналгддаг чахлаа байхгүй. Тэрийг л их одоо манай залуу үеуд маань мөнгөний залуучууд олон гарч ирж байгаа шүү дээ. Тийм. Ерөөсөө л одоо үнэхээр дарамт дардаа боловч болтой гэдэг одоо нүүдэлчдийн гайхамшиг, Монголын гайхамшиг ярьж байгаа усуд тэртээ тэрэнгүү одоо улам олшрол энэ л та цагаан нэрсэн юм гэдэг сайхан л юм. Ер нь нэг үе бодвол одоо энэ Монгол залуучууд маань Монголынхоо түүх, соёл, уламжлалаа их сэргээж хадгалаа, ер нь энийгээ таньж мэдээ гэдэг сэтэл бол их харьцангуй өндөр болсон юм шиг. Өндөр байгаа. Одоо тий өндөр байгаа. Энэ юунд дарагдж байна вэ гэхлээр зэрэг одоо энэ мөнгөний хаанчлал гэдэг нь шүү дээ. Одоо жишээлбэл тэр энэ 12 онд чинь бас нөгөө доктор Дулам Столом гэдэг хэл шинжлэлийн доктор гэдэг л энэ хүний одоо жишээ нь хүмүүний сүрэл буюу постмодерн бодрол гэдэг нийтлэл нь одоо онлайн орчинд нэлээд төвж яаж гэсэн энэ дээр би начаас таарч хэлсэлээсээ тэн дээр хамгийн гол нь ингээд байгаа байхгүй юу энэ мөнгөний шашин ноёрхож мөнгө хаанчилж байсан цагт хүмүүс бол дэлхийг нь сүрүүлээд байх юм байна тий. Тэгэхээр мөнгө хааныг шүтгэн болж энэ мөнгөний боол болохон болио тий. Энэ нь хамгийн гол нь дүрсээ өөрчлөе гэсэн яриг биш юм шүү. Энэ хүний гайхамшигтай оюун ухааныг энэ дэлхийг нь сүрүүлэхийн төлөө биш, дэлхийг нь аврахын төлөө чиглүүлье. Өөрөөр хэлбэл бид философи морин юулээ гэж хэлсэн байгаа байхгүй юу? Соёлыг гэсэн үг. Тийм. Тэгэхээр зэрэг бид нар мөнгөний боол болоод байна тий. Эндээс мөнгөний шашин яаж мөнгөний боол болоод байна гэдгийг одоо чинь задлаад ярих уу яах вэ тий? Тэгээд та нэг жишээ дурдахгүй. Одоо жишээлбэл юу байгаа байхгүй юу? Хаанч ямарч газар очисон юу албаны болоод одоо тэр аж ахуйн нэгж тий? Хэрэглэгч та үйлчлэгээний бүх байгууллага хэрэглэгч та хаан, үйлчлүүлэгч та хаан. Ер нь бүх хүмүүс ийм зарчимтай ажилладаг шүү дээ тий. Энэ чинь шууд утгаараа болвол юу шүү дээ? Бодолтой. Би таны боол хэрэглэгч хэн мөнгөтэй хүн те би боол гэсэн сэтгэлгээ байгаа даа шүү дээ тэр үзэл санаа. Цаад хогтхон сэтгэл. Шууд хэрэглэгч та хаан гэхэлэр чи хэрэглэгч хэн мөнгөтэй хүн. Тэгэхээр нөгөө эсрэгтлийн хүн маань боол болж өөрөх нь. Тий хэн мөнгөтэй хүн. Тэгэхээр зэрэг шууд утгаараа би мөнгөний боол гэсэн энэ үзэл санаанд л өөрчлөлт орох нь гэж би ойлгоод байгаа байхгүй юу. Монголчууд ч нь болохоор зэрэг ингэсэн шүү дээ. Бид дэлхийн эзэн тэр үе чинь эзэн болсон байсан. Тэгээ миний дээр төр би гэдэг чинь те бид дэлхийн эзэн гэдэг энэ нэр төр
л ариунараас хамгаалах нь цагт хамгаалах нь чухал юм а тий. Тэгээд дэлхийн эзэд чинь энэ дэлхийг хизээ яаж инх хамгаалan болох вэ? Тэр ухаан дээр ухаанаа хөгжүүлээгээ тий. Алд бие минь алж яваас алж чадгаа ахуй төрөнгөө алдартгаа. Энэ нэр төрийг л бүү алдраг тий. Алд бие минь алж яваас алж чадгаа. Одоо эсэргээр юм байна шүү дээ тий. Алд бие минь алж яваас алж чадгаа хэрэглэгч таны энэ үйл одоо сайхан бүтдэггүй гэх тэр өөргөө ихэд дорд үзсэн. Дорд үзээ тий. Тэгээ одоо тэр нэр төр мөрийг чинь уландаан гიშгдсэн байна шүү дээ. Хэн мөнгөтэй өгснний тэр ажлыг л яаж хийнэ гэсэн яг тэр дагуу хийх л тийм хэмжээнд очсон. Энийн нэг тэр мөнгөний шашин гээд бид нар мөнгөний боол болгоон болъё гээд тэр доктор маань хэлээд байна. Хүмүүний сүрэл 2 пост модерн бодрол хэмээх нийтлэлээс дараах хэдэн ишлэлийг хэсэгчлэн ав. Тэд мөнгийг бүхнээс дээгүүр тавь шүтэн биширсээр нэгэн зүйлийн шашин болгож орхисон. Тэрхүү мөнгөний шашин гэгтэл газар дэлхийн ихэнх хүн амыг нэвт эзлээд өдөр тутмын хэв суртахуун болчихсон тууж явна. Мөнгөний шашны сүм хийдүүд нь дэлхийг ирсэн банк санхүүгийн сүлжээс хувраг санваард нь тэднийг удирдах санхүүчид банкны эзэд номлогч нь газар болгон томилогдсон эдийн засгийн алуурчд болов. Мөнгөний шашинд мунхрагсд нь яг л шашны фанатууд шиг байдаг. Одоо чинь би танай телевизээр эрсдлээ бас нэлээд олон телевизээр явлаа. Үнэхээр л хэрэглэгч та хаан гэдэг зарчим хаанч л мөрдөгдөж байгаа юм чинь тийм. Хаан бол хаан мөрдөгдөж байгаа шүү. Тэгэхээр ч одоо мань мэд чинь одоо үүднээс нь буцхаас л өөр аргагүй тийм. Одоо тэгэл тэнд чинь ерөөсөө аймгүй албат гэдэг шиг. Оюуны өмчийг дээдлцгээе. Оюуны өмчийг дээдлэх үү? Оюуны хүчийг дээдлэх үү? Монгол хүн таны оюун ухаан хэн нэгэнд үнэлэгдэж зарагдах өмч үү? Эсвэл хамгийн аврах агуу их хүч үү? Оюуны өмчийг яг оюуны өмчийг яг юу гэсэн үг юм бэ? Танайх болохоор зэрэг чинь Монгол сэрхүүгээ дээдлчихсэн. Ийм юм ядчил чөлөөтэй сонсоод тэгээд чөлөөтэй цаг олгодог ийм завшаа тохиолсон л үнэхээр баяртай л байна. Оюуны өмчийг дээдлэх үү? Оюуны хүчийг дээдлэх үү? Монгол хүн таны оюун ухаан хэн нэгэнд үнэлэгдэж зарагдах өмч үү? Эсвэл хамгийн аврах агуу их хүч үү? Өвгдөөс өвлөгдсөн энэ агуу үеийг хэн нэгэнд үнэлж амжих уу? Эсвэл хамгийн аврах агуу их үйл хэрэгт зориулах уу? Хуйлаан дээдлэх үү? Ёсоон дээдлэх үү? Америкийн эрдэмтэн Крис Этвуд яриад сууж байгаад хэлжсэн л та. Энэ монголчуудад тэнгэрийн код байдаг юм болов уу? Ямар ч тохиолдолд яагаад ч баршгүй юм дээр ингээд зөв алхам хийгээд тусгаар тогтнолоо аваад гарцсан байдаг юм а гэж ингэж надтай ярьж сууж байхдаа бас хэлжсэн. Энэ бол би бол тэнгэрийн код гэхээсээ илүү Монголын оюун ухаан, Монгол язгууртнуудын, Монгол төрийн тэр одоо агуу их ухааны бодлогын үр дүн л гэж ингэж. Их эзэн богд Чингис хааны байгуулсан Монголын төр тус 20 дугаар зуунд дэлхийн тавцан дээр дахин гарч ирэхийг хүртлэн ямар үндсэн хуулийг сахиж мөрдөж байсныг дараах байдлаар тодруулж болно. Хүн төрлөختний амьдралын хамгийн гол магадгүй цорын ганц үндсэн хууль бол нэгүүлсэл юм. Хүнийг хайрлах гэдэг нь түүнийг бурхны нүдээр харахыг хэлдэг. Оросын их зохиолч Фёдор Михайлович Достоевский. Цорын ганц энэ үндсэн хуулийг сахиж мөрдвөл бусад олон хууль дүрм хэрэглэлгүйгээр төрөөндөө хөнүүлж хүч чадлын оргилд хүрч болдог юм гэдгийг баталсан цорын ганц үндэстэн Монгол гэвэл та хүлээн зөвшөөрөх үү? Ларсан гоохгүй ицсэн гэдгийг монголчууд Монголын ард түмэн унтаад сэрэхэд манжийн дарлалаас чөлөөлөгдсөн байлаа. Алтан соён бүт далбаан хийсэж байлаа гэж утсан байдаг хог. Инхээр энэ цусаар гаралгүй хүрээнд ховсгол яллаа гэж ингэж утсан байдаг. 20 дугаар зууны эхэнд 100% буддист монголчууд 8 дугаар үеийн шууд удирдлагадор нэг хүн шиг нэгдэн нягтарч нэг шөнийн дотор манжийн дарлалыг хөөн зайлуулж туурах тусгаар Монгол улсыг байгуулжээ. Тэд юунд итгэж үнэмшдэг, ямар итгэл үнэмшилтэй, ямар зориг төлөвлөлттэй, амьдралын ямар хэвшилтэй, ямар онцлогтойр тун байсныг богдын засгийн үед Монголд ажиллаж амьдарч байсан Шведийн уугуул иргэн лаарсан нэлээд тодхон биш тэмдэглэж үлдээсэн байдаг. Тухайлбал
Зуны нэгэн өглөө би замаар явж байгаад нөхөөстэй хувцастай арга үүрч савар барин аргал түүж яваа хижээл насны нэгэн авгаатай тааралдлаа. Сайхан морь унан яваа надад хогшроотой арга үрээд аргал түүж яваа нэмэгтэй өрөвдөлтэй харагдлаа. Нөгөө эмгэн намайг харснаа цэг шулуун зогсоод яг л нэг хатан хүн шиг ихэмсгээр гэт юм байж. Чи гадны хүн байна. Хаанаас ирсэн бэ хөөмн? Аян замдаа сая явж ирвөө гэж асуув. Би товчхон хариулбал эмгэн их л өрөвдөнгүүгээр Монгол хүн болж төрөөгүй нь юутай харамсалтай вэ хөөх юм. Гэхдээ амьд мэнд яваад энэ газар ирсэн ашгүй дээ хөөмн гэлээ. Эмгэн шороо болсон хулсан савраараа аргал түн эгээл нэг хааны очир алмаазан шигтгээтэй таяг тулсан мэт ихэмсгээр цааш алхлаа. Монголчууд уулзсан учирсан бүхнээ бурхны нүдээр харж хайрыг түгээдэг борхот байсныг. Энэ л бурхан заяа ариун язгууран бүхнээс эрхэмлэн дээдэлж бүгдээс бардам явдаг дээд төрөлтнүүд байсныг энэхүү тэмдэглэл гэрчлэнэ. Энэ бол 1924 оны цусд үндсэн хуулиас өмнөхөн үеийн Монгол орны төлөв байдал. Ийм элбэг хангалуун эрхэмсэг язгууртан монголчуудад ажилчин ангийн хувьсгал огтхон ч хүртээлгүй байлаа. Тиймээс Оросын үгээгүүчүүд Монголын ард түмнийг өөрсдийн ижил хэмжээнд аваачихын тулд юуны өмнө тэдний элбэг хангалуун байдал эрхэмсэг бардам зан төлөвтэй тэмцэх хэрэгтэй болов. Ингээд 1924 оны цусд үндсэн хууль батлагдаж түүнээс хойш Монголын сэхэтэн язгууртнуудыг хуулийн дагуу толгой дараалан хядаж ардын хөрөнгийг албатан хураасны хүчээр орон бүхний үгээгүүчүүдийн үзэл суртал сая Монгол оронд суурьших нөхцөл бүрджээ. Ингэж өглөө өдөршгүй ажил шогшиж, шургаж унтлан ажил хийж хогшил хураах их хомхорл энэ л үеэс ийхүү өөдсөн ажээ. Ханаж цадхыг мэдэхгүй их хомхоролтойгоо эхлээ тэмцэлгүйгээр хэдэн 10,000 хууль баталж дагаж мөрдөөдөж шудраг байдлыг тогтооно гэдэг угаасаа бүтэшгүй зүйл болохыг монголчууд мэддэг байжээ. Тиймээс ирэх цагийн аясыг урьдчилан айлдаж эд чадлаан үзүүлээд Тэнгэрлэг эрчмээр дэлхийг удирдан жолоодох он цагаан тов тодорхой зааж мөнгө тэнгэртэн монголчууд оюун санаагаар эвлэлтэн нэгдэж дахин мандах учрыг үр хойштон захиж үлдээсний эцэст Монголын язгууртнууд жанчхалжээ. Тэрл төлөвлөсөн ёсоор бүх зүйл болж Монголын язгууртнууд оюун санаагаар эвлэлтэн нэгдэж дэлхийг аврах агуу үйл хэргийг цагтаан эхлүүлснийг эрч чуулгаж энэ хүү цувралыг бэлтгэлээ.